Наман гэж юу гэсэн үг вэ? Цаг үеийн содон, цаг үеийн үсгэлэнд, цаг үеийн хоор нандан гэсэн утгатай энэ цолыг түнд нэгэн багш нь өгсөн юм билээ. Тэр үед миний бодлоор аймаг салбар өөр хайр аваалжуулын салбарнаас өнөө үед баг тэрээр аймаг салбарын төрсөн дашрам дуртахад үүнийг бас тэмдэглэж. Тийм ээ, нуурс тосхон дуу. Битлисийн хэзэн дүүргийн нуурс тосхон төрсөн 8 9 настайгаас сурч эхэлсэн бөгөөд очсон медрес болгондоо хэдэн 7 хоног хэдэн сар болдог байж хамгийн удаан сурчсан медрес нь ердөө 3 сар. Энэ сонирхолтой юм. Ягаад нэг газартаа удаан суудаг байсан юм бэ? Хэлэх гэж байна. Оюун ухаан болон ой тогтоолт хамгийн дээд түвшинд нэгэн хүнд хоорхон тохиж зайсныг нь үнэлж түнд бедюсмэн гэх цолыг өгсөн байдаг. Ерөн ном цээжсэн гэдэг нэрээ таны нэгэн ярилцлагад энэ тухай дурддагдсан байдаг. Ерөн номыг хан руу харж байгаа цээжээр уншдаг байсан. Бүр хамт байсан зах хэрэг чинь өрөөнд нь орж ирэхэд түүнийг ямар нэгэн урсгалын дагалдагч бөгөөд тентхийн тарныг уншиж яан гэж андуурч байсан гэдэг баха. Тэр ерөн номыг цээжлэх гэдэг чинь